Тоглоомын бүсэд давтай морилно. Тоглоомын дүрмийг танилцуулъя. Тоглоом 1. Хулганы дэгэ. Тоглогчид оосрын үзүүрээс барин дэгээг удирдах, шоог дэгээдэн авч давхарлан өрнө. Дэгэний оосрны дундаас барих болон шоонд гар хүрэхийг хориглоно. 5 ширхэг шоог нураалгүйгээр давхарлан өрснөөр даалгаврыг гүйцэтгсэнд тооцно. Нурсан тохиолдолд нурсан байрлалаас цааш үргэлжлүүлнэ. Эхний 10 минут нь багаараа бэлтгэлийг хангаж, үлдсэн хугацаанд шүүгчид цагаа хэмжүүлж гүйцэтгэнэ. Тоглоом 2. Сиамын хөл бөмбөг. Тоглогчид хоёроороо хуваагдаж, хоёр хүнд зориулсан богино өмдийг өмснө. Богино өмд өмссөн хоёр тоглогч нэг хүн болж, нэг хүн шиг сэтгэж ажиллана. 5-ын эсрэг 5 тоглогч хөл бөмбөгийн дүрмээр 10 минут тоглоно. Оруулсан бөмбөгийн тоогоор оноо авна. Оноо авч чадаагүй тохиолдолд сануулга, торгуулгүй баг ялагч болно. Хамтрагчаа газарт унгаах, өрсөлдөгчөө дүлхэх шүүгчтэй маргавал сануулга авна. Эхний 5 минутанд хамтрагчтайгаа хэмнэлээ нэгтгэн биеэ халааж, үлдсэн хугацаанд шүүгчийн дохоогоор тоглолтыг эхлүүлнэ. Тоглоом 3. Хэлхээ холбох. Тоглогчид холбогч хоолойнуудыг нийлүүлэн хэлхээ үүсгэнэ. Гарааны цэг дээрх аяганд 3 бөмбөг байна. Эхний тоглогч 1 бөмбөг авч хэлхээн дээгүүр өнхрүүлнэ. Өнхрөг явцад 1-р тоглогч сүүлчийн тоглогчийн хажууд ирж хэлхээг дасралтгүй үргэлжлүүлэн бөмбөгийг өнхрүүлсээр барааны цэгт байх аяганд бөмбөгийг оруулна. Бөмбөг тус бүрийг нэг-нэгээр зөөвөрлөж 3 бөмбөг оруулснаар даалгаврыг гүйцэтгсэнд тооцно. Бөмбөг өнхөрч байх явцад бөмбөгийг газарт унгаах, гараар хурж тогтоохыг хориглоно. Дүрм зөрчил бөмбөг хураагдаж дахин А цэгээс эхэлнэ. Эхний 10 минутанд бэлтгэлийг хангаж, үлдсэн хугацаанд шүүгчид цагаа хэмжүүлж гүйцэтгэнэ. Тоглоом 4. Багийн цан. Тоглогчид 5-5-аараа дид багт хуваагдана. Эхний 5 тоглогч цанан дээр гарч оосроос татаж, дуу хоолой хэмнэлээ нэгтгэн нэг хүмэт алхаж гарааны цэгээс барааны цэгт ирнэ. Барааны цэгт дараагийн 5 оролцогч хүлээн зогсох бөгөөд тоглогчид барайнд орж ирмэгц цанан дээр гарч бөөхөжлөн буцаж алхана. Гэх мэтчлэн сүүлийн 5-т барайнд ороход даалгаврыг гүйцэтгсэнд тооцно. Алхах явцад тоглогчид цаннаас унах болон цанны гадна гიშгсэн тохиолдолд шүүгч, сануулгагч цанан дээр гарахыг анхааруулна. Эхний 10 минутанд багаараа бэлтгэлийг хангаж, үлдсэн хугацаанд шүүгчид цагаа хэмжүүлж гүйцэтгэнэ. Тоглоом 5. Steam бүтээл. Бид 15 жилийн ойдоо зориулан компани үүдэнд нэгэн гайхалтай уран баримл хөшөөг бүтээхээр захирлын шийдвэр гарсан тул багууд өгөгдсөн материал болон бусад гарын доорх материалыг ашиглан компани үүдэнд босгох хөшөөний их загварыг бүтээнэ. Гарын доорх материалыг багаараа сэтгэж бүрдүүлнэ.
Өөрсдийн бүтээлд нэр өгч, бүтээлийн санаа агуулгыг тайлбарлсан видео бичлэгийг илгээснээр даалгаврыг гүйцэтгэсэнд тооцно. Тоглоом 6. Хүн цамхаг. Тоглогчид ганжин мод болон өөрсдийн бие, гарыг ашиглан доктортой өндөр цамхгийг босгоно. Багийн бүх гишүүдийг оролцуулан зөв хэмжээст дүрслэлтэй, тайлбарлаж болох үед санаа агуулгатай цамхгийг босгож, босгосноос хойш 10 тоолоход доктортой байснаар даалгаврыг гүйцэтгэсэнд тооцно. Тоглогчид 3 давхарлан цамхаг босгож чадсанаар оноогоо ахиулах боломжтой. Эхний 10 минутанд төлөвлөлтөө ярилцсан зураг гаргаж, туршилтын өрөлт хийсний дараа үлдсэн хугацаанд шүүгчийн хяналтан доор цамхгийг бүтээж гүйцэтгэнэ. Даацыг зөв тодорхойлж, тоглогчдоо бэртэж гэмтэхээс урьдчилсан сэргийлж ажилласанд баярлалаа. Дүрмийг танилцуулж дууслаа. Анхаар багийн ахлагчид удирдлагын төв рүү очиж тоглоомын дасалбараа авна. Дасалбарын өнгөтэй бүсэд зорчиж даалгавар гүйцэтгэнэ. Нийт 6 тоглоомыг гүйцэтгэн оноо цуглуулж ялагч баг тодорно. Ялалтын төлөө хамтдаа.